Түүхийн үднээс аваад үзвэл 1920-ад оны эхээр Бенито Муссолини маш хурдан төрийн эрхэнд гарсан нь үнэхээр гайхалтай хэрэг. Учир нь өмнөх нөхцөл байдлыг аваад үзвэл Итали улс дайнд оролцох ёстой гэсэн үзэл баримтлаасаа болж тэрээр 1915 онд Италийн социалист намаас тусгаарлагдаж байсан. Харин социалист намынхны тухайн үеийн үзэл баримтлалаар дэлхийн 1-р дайн бол империалист гүрнүүдийн дайн учраас Итали энэ дайнд оролцоод байх шаардлагагүй, төвийг сагсан байр суурьтай байх ёстой байсан хэдий ч социалист намд үнсэрхэг үзэлтнүүд авчирч эхэлсэн. Тэгэхээр тэдний нэг нь Муссолини. Тэрээр энэ дайнд оролцох нь Италид алдар суугаа мандуулж эзэнт гүрний сэргээн босгох боломж ирнэ гэж үзэж байсан. Иймд 1915 онд социалист намаас салан тусгаарлаж хойсгол тэмцлийн бүлгээ байгуулсан. Энэ тухай би өмнөх фашизмын үзэл санааны тухай видео хичээлээрээ ярьж байсныг санаж байгаа. Гэхдээ энэ бүлэглэлийг тухайн үедээ Милан фашио буюу Миланы бүлэг гэж нэрлэж байсан. Энэ бүлэг нь хэд их үнсэрхэг үзэлтэй дайнд оролцохыг ихэд дэмждэг байсан. Мэдээж энэ хүмүүсээс шууд шалтгаалаагүй ч Итали улс дайнд татагд орсон байна. Эхэндээ тэднийг их нэр нөлөөгүй бүлэглэл байсан. Гэхдээ би энэ бүлэглэлийг дурдаад байгаагүй шалтгаан нь Муссолини дайны өмнө хийсэн маш их үнсэрхэг үзэлтэй байсан. Тэгээд үнсэрхэг үзэлтэй бүлэглэл байгуулсан түүнийг фаши гэж нэрлсэн гэдгийг харуулахыг зорьсон. Эндээс л тэр фашист гэдэг нэршил үүссэн байна. Уг нь Муссолинигаас өмнө олон хувьсгалчид өөрчлөлт гаргах ордлого хийж байсан. Өөр бүлэг хүмүүс ч энэ эр томьёог ашиглаж байсан байна. Ингээд Муссолини цэрэгт явж дайнд оролцоод 1919 онд эргэж ирмэгцээ дахин нөгөө бүлгээ шинжилэн зохион байгуулахар шийдсэн. Энэ удаад тэр бүлгээ Fascio di Combattimento гэж нэрлсэн. Өгчлөх юм бол дайчдын бүлэг гэсэн утгатай. Fascio di Combattimento. Энэ үед албан ёсоор наманд байгуулагдаагүй ганц 200 хүнтэй бүлгэл байсан. Миний олж үзснээр бол 200 орчим хүнтэй байсан юм шиг байна. Тэднийг гол нэгтгэж ясан үзэл нь социалистуудын эсрэг үзэл байсан. Хаширхалтай нь Муссолини дайны өмнө өөрөө бас л социализмын эсрэг хит үнсэрхэг үзэлтэй байсан социалист намын гишүүн байсан байна. Итали болон Европын хүмүүс яагаад социализмын эсрэг, большевизмын эсрэг хатуу үзэлтэй байсныг ойлгохын тулд тухайн үеийн нөхцөл байдлыг мэдэх шаардлагатай. Тэгэхээр та бүхэн дэлхийн 1-р дайны үед Оросын эзэнт гүрэн нуран унаж коммунистууд Оросын засгийн газар эрхийг авсныг санаж байгаа тийм. Тэгэхээр энэ коммунист үзэл нь Европ даяар түгэн дэлгэрч магадгүй гэж хүмүүс имэж байсан байна. Ядаж хахад тухайн үеийн Италийн тэргүүлэх улс төрийн хүчин болсон Италийн социалист нам нь зүүн жигүүрийн үзэл баримталтай засгийн газартаа болчиход байсан. Ингээд социализм ба коммунизм дэлгэрч болзошгүй аюулын эсрэг тэмцэх хүсэл бий болж байгаа. Тэгэхдээ тэд зүгээр нэг нийлж уулзах ч юм уу нам байгуулад сонгуульд орё гэж бодоогүй. Харин ч хүмүүсийг хүчээр социализмын эсрэг үзэлтэй болгож зүүнний чиглэлтэй засгийн газрынхаа эсрэг тэмцүүлэхээр идэвхтэй хөдөлж эхэлсэн байна. Эдгээр хүмүүс ихэвчлэн хар цамц өмсдөг байснаас тэднийг хар цамцнууд гэж нэрлэх болсон. Би энэ хар цамцнууд гэдэг үгийг хараар бичихгүй л дээ. Учир нь та нар харж чадахгүй болгоно. Тэгэхээр ингээд хөх хөнгөөр та нарт бичиж өгье. Хар цамцнууд. Гэхдээ энэ бол Италийн хотуудын социализмын эсрэг үзэлтэй залуучууд нэгдэн цугладаг фаши хэмээн нэрлэгддэг зохион байгуулалттай бүлэг төдийл байсан. Тэд бид социализмын эсрэг үзэлтэй тул зүүнний үзэлтэй социалистуудыг шахан зайлуулахын тулд зэвсэг барин тэмцэгт бэлэм гэж хэлж байсан. Ингээд хар цамцнууд гэх хагас сэргэжүүлсэн бүлэг бүрдэж эхэлсэн. 1919 онд анх маш жижигхэн байсан энэ бүлгийн нөлөөлөл улам бүр өссөөр байсан. Итали даяар хар цамцнуудын бүлэг олон болсон. Энэ нь ялангуяа Италийн залуухан хөвгүүдэд бол маш их таалагдж байсан байна. Муссолини ч өөрөө маш сайн илтгэж байсан. Тэр үнэхээр хүмүүсийн сэтгэлийг татсан хүн байсан. Ярьж байгаа зүйл нь бүрэн утга төгөлдөр биш байсан хэдий ч хүмүүсийн сэтгэлд ихэд нийцдэг байсан байна. Үнэхээр хүчрэхэг удирдахч байсан учраас хүмүүс түүнийг даахыг хүсэж байсан. Ингээд 1921 он хүртэл 2 жилийн хугацаанд Fascio di Combattimento гэх жижигхэн бүлгээ жинхэнэ үндэсний нам болгож хувиргасан байна. Тэгээд намынхаа нэрийг үндэсний фашист нам болгож өөрчилсөн. Фашист нам, үндэсний фашист нам. Мэдээж италиар ингэж нэрлэдэг л дээ. Италиар бол Partito Nazionale Fascista гэж нэрлэдэг. Муссолини мэдээж намынхаа удирдагч нь байсан. Тэрээр фашист намынхаа хэсэг нөхдийн хамт депутатуудын танхимын гишүүнээр сонгогдсон байна. Гэхдээ л тэд жижигхэн нам хിവэр байсан.
За тэд хэдийгээр хүч авч тэргүүлэх намуудын нэг болж байгаагаа мэдэж байсан ч одоо хүч хэрэглэн өрсөлдөгчдөө дарангуйлдаг байдлаа орхихгүй байсан. Ингээд цаашид үйл явдал эрчимтэй өрнөж эхэлсэн 1922 он руу оръё. За 1922 оны үед Италид байдал тун тааруу болсон. За 1922 онд хүмүүс зүүнний хүчний удирдах байсан засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл ханамжгүй тэднийг сул дорой дэг журам тогтоох эдийн засгаа аваад явах чадваргүй байна гэж үзэж байсан. Учир нь хит зүүнний үзэлтнүүд эрх мэдэлтэй болох тусмаа ажил хаялт, тэмцэл хөдөлгөөн улам их өрнөж улс оронд эмх замраагүй байдал бий болж үүнд нь дундаж давхаргынхан болон дээдсийн хүрээлтийн тун тааламжгүй хандж байсан. За ийм ч учраас фашистууд улам их дэмжигчдтэй болж ирсэн. За нэг талаас харах юм бол жирийн дэмжигчид металловч тэд фашист бүлэглүүд болон бүрэлдэж хүч хэрэглэн зорилготой хүрэх аргыг идэвхтэй хэрэгжилж эхэлсэн. За энэ нь сул дорой засгийн газартай байсан тухайн үед таатай үр дүнг авчирч байсан тий. Тухайлбал тэд 1922 онд ажил хаялтыг зогсоож чадсан нь дэг журам тогтоох зорилгоо биелүүлж чадаж байсныг харуулж байгаа. За 1922 оны 10 сарын үед Муссолини 40 мянган фашист оролцсон хуралдааныг зохион байгуулж энэ үерээ тэд Италийн нийслэл Ром хот руу маршгийн очихын зүйтэй гэж шийдвэр гаргасан. Тэд Ром руу жагсан очиж Итали оронд дэг журамтай байдал тогтоохыг хүчтэй засгийн газартай болохыг шаардсан зүйтэй гэж үзэж байсан байна. За ингээд 10 сард Ром хотод жагсаал болж үүнд миний олж мэдснээр 200 мянга гаруй фашистууд оролцсон байна. За ангиснаар тэд ерөнхий сайдыг огцруулж чадсан бөгөөд Муссолиниг ерөнхий сайдаар томилсон. Ингээд Муссолини ерөнхий сайд болсон. За энэ бол хүмүүсийн зүүнний үзэлтэй засгийн газартаа сэтгэл ханамжгүй байсан эрс зоримог хүчтэй удирдагчтай байхыг хүссэн. Эдгээр хүсэл дээр үндэслэн маш хурцтай алхам байсан байна. За гэхдээ Муссолини ч гэсэн бас ард түмний сэтгэлийг татсан удирдагч байсныг дурдхан зүйтэй. Түүний ямар ч зургийг нь харсан эрс шийдэмгээ дайчин хүний төрх харагддаг. За ингээд тэрээр ерөнхий сайд болоод зогсонгүй дарангуйлагчийн эрх мэдлийг мөн олж авч чадсан. Хууль тогтоогчид түүнд 1 жилийн хугацаатай онцгойлон захирах эрх мэдэл болгосон байна. За гэхдээ тухайн үедээ 1 жил онцгойлон захирах эрхтэй болсноос хойш хараахан дарангуйлагч болчихоогүй байсан тий. За үнийгээ ингээд бичээ онцгойлон захирах эрх мэдэлтэй болсон. За гэхдээ удалгүй хэдхэн жилийн дараа гэхэд хязгааргүй эрх мэдлийг авч жинхэнэ дарангуйлагч болон хувирсан. За тэр өөрийн хүслээр хууль тогтоох эрх мэдэлтэй болсон гэхээр тухайн түүхийн үүднээс хууль тогтоогчид түүнд яагаад онцгойлон захирах эрх мэдлийг өгсөн юм бэ? Хаана нь яагаад ийм их эрх мэдэлтэй хүчирхэг удирдагчийг ерөнхий сайдаараа байлгаад байсан юм бэ гэсэн асуултууд гарч ирэх нь мэдээж тий. Та нар хичээлээ үзээд юу гэж бодох нь сонирн байна л да. Гэхдээ миний ойлгож байгаагаар бол дундаж давхаргынхан болон дээдсийн хүрээлийнхэн үнэхээр хүчтэй удирдагчтай байхыг хүсэж байсантай холбоотой. Хүмүүс хэн нэгэн хүчтэй удирдагч гарч ирээд улс оронд нь дэг журам тогтоож эх орноороо бахархах сэтгэл төрүүлээсэй гэж үнэхээр хүсэж байсантай холбоотой. Тэгэхээр үүндээ бас Муссолини нөгөө хар цамцнууд гэдэг Итали дээр байгуулагдсан хагас зэрэгжүүлсэн бүлгэмүүдийн дэмжлэгийг авч өөрийн өрсөлдөгчтэй хүч тэрэмгэлэн дарж чадхаар байсан нөлөөлсөн. За эцэст нь хэлэхэд зарим хууль тогтоогчид нь олон жилийн дараа засаглалын дараа хүчтэй удирдагчийг эрэлхийлж байсан ч зарим нь Муссолинигийн болон түүний дэмжигчдийн хүчинд автаж түнд хязгааргүй эрх мэдлийг олгосон болж таарж байгаа.